Campaign цаана их хүндэт One-Life компани шүү дээ. Өнөөдөр бидний хувьд онцгой өдөр, маргааш ч гэсэн бас онцгой өдөр. Юугаар онцлогтой вэ гэхээр бид нар өнөөдөр One-Life компанид ажиллаж ирсэнээс хойш өнөөдөр хэдийний 5 жил болсон байна. За тэгвэл Дэршикэр үзэсгэлэн худалдаа буюу цахим мөнгөөр банкын заасаар арай үйлчилгээг худалдан авах одоо маш том хариуцлагатай одоо ийм сайхан үе шат бид нар ороод ирж байна. Өнөөдөр олон улсын Дэршикэр Экспо Монголд бол анх удаага зохион байгуулагдаж байгаа. За төр засгийн удирдлагууд маань санхүүгийн шинэ хэрэгсэл Монгол буюу дэлхийн нийтэд хэрхэн яаж нэвтрэлцгийг мэдрэхгүй байж магадгүй юм. Тэгвэл жирийн иргэд банкын зас ерөн криптовалютыг валютыг сонсож, мэдэж, судалж, амьдрах ахуйдаа хэрэгэлдэг боллоо. Тэгэхээр энэ заалтанд хүрэлцэн ирсэн нийт банкын зас эзэмшигчдээ баяр хүргэе. And read the news about Genghis Khan, and I love it so much. За урчин буюу одоо та бүхний өмнө тайзнаа гарахаас өмнө миний гол хийсэн юм гэхээр YouTube руу ороод Чингис хааны тухай бүх мэдээллийг хараад бүр кино хөтлөө үзэх гэж. Ерөөсөө энэ тухай бодож байна. Одоо зөв юм уу? And I love Mongolia. Би Монголд маш их дуртай болж байна. Cách đây khoảng 20 phút thì tôi vừa mới nhận một cái tin vui là nhóm của tôi vừa mới xuất hiện thêm 5 diamond mới. Just about 20 minutes ago, I got the news from my team from Vietnam. We're going to have 5 new diamond leaders.
За 20 минутын өмнө манай Вьетнамд байгаа багаас нэгэн гайхамшигтай мэдээд ирлээ. Ягаад гэвэл манай Мистер Да хоогийн баг 5 шин diamond төрж байна хүмүүсээ. Hôm nay tôi rất là buồn khi mà ban tổ chức đôi khi tôi nghe Seven nói là tôi chỉ được có 15 phút thôi. And it's so sad because like today, organizer just let me talk only 15 minutes. Very short. Миний хувьд бол их жоохон чамлалтай байна. Яг тэгвэл надад биш та бүхэнд энэ сэтгэлийн хөвгийг хүрэх 15 минут л байна. Với tôi thì phải 5 giờ mới đủ. For me, I talk 5 hours. That should be enough. Яг тэгвэл надад биш дээр нь нэмээд 4 цаг 45 минут хэрэгтэй. Và do thời gian không cho phép, tôi sẽ tặng quý vị 3 cái câu chuyện thú vị. But I still really want to share with you 3 short, very short story. Хамгийн гол болох, хамгийн чухал болох 3 түүхийг та бүхэндээ би шинэ сэтгэлээр хүргэе.